Та бүхний амрыг ирээ. Би өнөөдөр энд ингээд урдхан сууж байгаад нэг 10 хар нүглийн нэгийг үлдээдхий гэж бодсон юм аа. 10 хар нүгэлд худлаа чалчих гэсэн нэг хэсэг байдаг. Тэгээд хүмүүстэй ингээд хэрэггүй юмны талаар ерөнхийдөө ингээд ярихыг одоо нүгэлд тооцдог юм байна. Тэгээд өнөөдөр би жоохон худлаа үгний талаар чалчдаг юм гэж бодож байна. Жишээ нь энэ Умааны бадмын хум гэсэн үг байна. Монголоор бид нэр Умааны бадмын хум гэж их ярьдаг. Тэ төвдөр болохоор Умааны бадмын хум гэж яах юм аа. Энэ тэгээ мааны 6 үсэг буюу одоо өндөр жанраас бурхны зүрхэн тарина гэдэг. Тэ. Тэгээд монголчууд бүгдөө ом гэдэг үгийг мэддэг. Өөрөөр хэлбэл ом гэдэг бол мэдээж эхлэл гэсэн үг. Одоо гал голомтаа гэх юм бол биш үү? Юу болно? Галын эхлэл буюу одоо гэрийн дунд тэ байдаг омт буюу одоо жишээ нь өвчний голомт гэхээр өвчин анх гарсан одоо тэр эхлэл буюу омт гэж байна тий. Тэгэд ом уг одоо таны уг гарал гэх юм бол ом бол одоо эхлэл тэгээ уг гаралч юм бэхээр омог болдог байна. Жишээ нь бас омбол гэж ярина тий. Одоо ач хүүхдүүд гарвал омбол гайл нэг өмсөд байдаг. Тий. Тэгэхээр ом гэдэг бол одоо эхлэл гэсэн үг. Тэгээд буддын шашин болон хиндуун шашинд ом гэдэг үг бас эхлэл гэдгээр хэрэгэлдэг. Манай монгол хэлэнд бас эхлэл гэдгээр хэрэгэлдэг байна. Тэгээд маань буюу эрдэнэ гэдгийг монголчууд маань гэдэг. Маани гэдэг тий урт аатай. Ом маани гэдэг бол одоо тий ом эрдэнэ буюу анхны эрдэнэ эхлэл эрдэнэ их эрдэнэ гэж байна тий. Тэгээд хэрвээ ийм үсгийн дараа 2 залах юм бол маа буюу их мама гэх юм бол мэдээж ээж болно. Тэгэд монголчууд энэ эмэгтэй хүн гэдэг үднээс баярмаа, ундармаа, цэцэгмаа гэж маа залгадаг байх юм аа. Тий. Тэгээд ом гэдэг үгэн дээр бас маа залгаж болно. Тэгэхээр чи мэдээж оммаа болно. Одоо анхны ээж, анхны их төрүүлсэн их гэдэг юм тийм. Тэгээ энэ анхны ээж бол мэдээж энэ бөөмөргөлд умаа гэж байдаг. Умаа бол одоо турк болон одоо монголчуудын дунд байдаг эртний тийм одоо дээд ээж их гэсэн утга юм да. Энэ тэгэхээр яг мэдээж Умаа гэдэг нь яг мөн тий. Тэгэхээр чин Умааны гэх юм бол Умааны мэд болж таарна л да тий. Тэгээд хүн болгон мэдж байгаа энэ бадма, бадмаа гэж байна. Энэ болохоор бадам цэцэг. Мэдээж бадам явхаа цэцэг. Цэцэг гэдэг бол юу юм бэ? Мэдээж ургамал яах гэж цэцэгтэй гэдэм хөр энэ цэцэг бол мэдээж үржлийн хэрэгтэй. Тэр чин цэцэг бол одоо үр жимс өгдөг тийм үүд одоо үр гарах үүд үржлийн эрхтэн байх юм аа. Тэр чин буддын шашинд бол шүү дээ бадам явхаа цэцгийг цэвэр ариуны бэлэг тэмдэг тэгээд гэрэл гэгэрлийн бэлэг тэмдэг гэж үздэг. Христийн шашинд болохоор нөгөө загалмайга гэрэл гэгэрлийн бэлэг тэмдэг гэрлийн бэлэг тэмдэг гэх юм аа. Тэгэхээр чин тэр төрүүлсэн их Умааны гэрэлгээ гэж юм л та тий. Тэгээ монгол хэлэнд хум гэсэн үг байдаг гэхдээ энэ төвдийнхэн биш дээ. Юу гэж орчуулад байна гэхээр хум гэдэг үг бол хуваагдчихгүй төгс ариун гэж орчуулд юм байна. Тэгэд хум гэдэг нь бол төгс хуваагдчихгүй гэж байна л да. Гэтэл чинь монгол хэлэнд юм хум гэж ярина. Юм хум гэж ярина. Тэгэд одоо чинь би нэг цээж мэж ингэ ярьсан байх юм бол чи надад цээж хум тий хумх тэгээд хумх гэсэн үг тийм үү. Тэгээд хумхийн тос гэдэг бол одоо чинь одоо хамгийн эцсийн тий хумын тэгээд хийн нүдэнд үл үзэгдэх тос гэж байна. Тэгэхээр хумхийн тос гэдэг нь бол атом молекул гэх юм аа. Тэгээд Умааны бадмын хум гэдэг бол одоо жишээ нь тэр ихийн тий Умааны бадмаа буюу одоо гэрэл гал бадамлан асах гэж байдаг шүү дээ тий. Ингээд хаасаа ингээд хараад асч байгаа. Тэрийг одоо хум гэж амж хум. Тэгэхээр энэ хум гэдэг үгийг болохоор тийм гэгэрэл боловсрал ухаан гэдэг.
Тэгэхээр чинь одоо эмэгтэй хүн одоо чинь хаа хамаагүй хүмүүст ингээд яваад ингээд арзагнаад байхыг одоо жоохон хумх байдлаар нөгөө тиймэрхүү маягаар хэлсэн юм шиг байна. Гэтэл чинь хүн гэж нэг өөр, амьтан гэж нэг өөр, амьтан ургамал гэж нэг өөр. Ургамал болгон тэр умаа гэдэг юмтай байгаа. Тэгээд амьтан ерөнхийдөө үржижил байвал сайн. Ургамал үржижил байвал сайн. Гэтэл ингээд умааны тэр гэрэл бадмаан тий одоо хумигдаа гэсэн үг хэлээд идэг байхгүй юу. Тэгээд чинь энэ буддын шашинд болохоор тэр одоо эхнэр авдаггүй, үрждэггүй тийм асуудал байна. Тэгээд дээрэс нь хүн одоо байна шүү дээ. Цэцэгнээс төрдөггүй. Хүн эмэгтэй хүн их хүнээс төрдөг. Тэгээд ихийн сүү галыг ариун гэж үздэг мөртлөө намгийн цэцгийг ариун гэж үздэг хүмүүсийг одоо яалтаач билээ. Анхаарал тавьсанд баярлалаа.